1919 онд хүрээ гэдэлсэн гамингуудаас нэг ч хүн нутагтай амьд буцаагүй гэдэг юм. 1913-аас 15 онд хийсэн 5 замын чөлөөлөх байлдааны явцад тухайн үеийн Хятадын бүгд найрамдах улсын цэрэг Монголын аримд буцах үлсэн боловч 19 онд жухамдаа урилгаар Монголд орж ирсэн гэж ярьдаг үлээ. Энэ бол Манчин гүрнээс хойш Хятадын бүгд найрамдах улсын бие дааж гадагшаа явуулсан анхны аян дай шах байд юм л да. Гэхдээ энэ аян дайны явцад Хятадын аримаас нэг ч хүн нутагтай буцаагүй нь томоохон сүрэл өгөөд цэргийн тактиклаас нь авч үзэх юм бол аимшигтай гутамшигтай үйл явц болсон юм. Энэ шокноос Хятадын түүх одоо хүртэл гараагүй лээ. Харин монголчууд яадаг вэ? Монголчууд гамин чандруу гэдэг өгтөл үлдсэн. Яхаараа чандруу гэж. Хуучин социалист уран зохиолд гамингууд зэгэл саарл үнс мэд хувцастай учраас чандруу гэж нэрлэж байжээ гэж тайлбарласан байдаг. Үүнд олон хүн итгэдэг баг. Гэвч чандруу гэдэг үгийн утгыг мушгин хөөж үзвэл Богд хааны донер буюу одоогоор шадар туслах байсан өвгөн Жамблын яриаг их эрдэмтэн Дамжин Сүрэнгүй тэмдэглэн нэгэн багавтар ном болгон хэвлүүлсэн байдаг. Түүнийг уншиж үзвэл гаминг чандруу болгон хийсгэхээр их хараал хийсэн тухай тун сонирхолтой хэсэг таарав. Богдын хараал их уу эсвэл цаг түүхийн тохиол уу? Түүхийн баримтсэлтийг мушигвал Монголд цэрэглэн ирсэн 10,000 гамин цэргээс нэг ч хүн нутагтаа очиж чадалгүй бүгд Монголын тал нутагт ясаа цайлгсан байна. Бүр тэднээс өмнө дуудагдж бутсан өнөөх нэр төрд дуртай генерал Сүүшүү Жанч тунгудлгүй өөрийнхөндөө алуулжээ. Монголын цахилгаан мэдээний агентлаг Монтагийн монгол хэл дээрх хураангуй сэтгүүлийн олноо өргөгдсөний 12 оны 4-р сарын 27 буюу Европын 1922 оны 6-р сарын 22-ны анхны дугаарт буй нэгэн мэдээг уншвал Баг Сүүшүүжан алагдсан учир. Баг Сүүшүүжаны алагдсан нэгэн хэргийг хэдийнээс нуусна нь сая илэрчээ. Сүүшүүжан болвоос Анво хүрээлэнгийн химээгч Жанзойлны адил Японы бодлогыг баримтлсан хүн ажгүй. Жанзойлн Анво хүрээлэнгийн тэргүүлэгчдийг өөрийн зорилгод хэрэглээд дараа түүний гэрчээ салахыг санаж баг сүйг хорлжээ гэсэн байна. Ёр юм шиг хүрээнд баруун өнгөринд бод цохиулсан гамин цэрэг урагшаа нутаг руугаан биш харин яг эсрэг зүгт буюу хойшоо Хяахтын зүг ухарчээ. Эндээс гамингуудын үнсээр хийсэх эхлэлэн тавьжээ. Баруун өнгөрийн хүрээг довтлоход түүний эсрэг генерал Жанцинхун командлсан 2 баригад явган болон морьт цэрэг нэмж даачилсантай нийлээд 15,000 хүн 40 их буу Гачкисэн системийн хүнд пулемет 100 байжээ. Гэвч хүрээнээс ховх цохиулаад бутран сарниж олонх нь хоошоо Хяахтын зүг зүгтсэн ба 1500 орчим цэрэг өмнөд зүг зүгтсныг сажламын төвд цэргүүд ба Өнгөрний цэргүүд хөөж гүйцээд нэгийг ч үлдээлгүй толгой дараалан хяджээ. Ингээд Хяахтад байрлсан Хятадын цэргийн хүчин дээр баруунд зохигдсон хүрээнээс ухарсан 6,000 цэрэг нэмж очсноор 10,000 орчим цэрэг лавтай бөөгнөрөөд байжээ. Гамингууд дорнод Хятадын төмөр замаар дамжин нутагтаа буцахыг хүсэхэд нэвтрүүлээгүй бөгөөд харин засгийн газрын төшмлүүд өндөр тушаалын 100 гаруй хүнийг л галт тэргээр Бээжинд хүргэжээ. Удирдлаггүй болсон гамингуудыг 3-р сарын 18-нд ардын журамт цэрэг довтолж Хяахтаас зохин гаргасанд гамингууд зүгтж хүчээ бөөгнөрүүлж байгаад хүрээний баруун талаар дайлан тойрч гарахыг оролджээ. Генерал Резухин тэднийг тосч байлдаад дийлэхгүй алдах шахсанд баруун өнгөр нь өөрөө цэрэг аван мордож захар цэргүүдээр хүч нэм байлджээ. 3-р сарын 24-нд барууны цэрэг ялж генерал Жао тэргүүтэй 4,000 гаминг олзолжээ. Энэ тулаанд 5,000 гамин алуулсан гэсэн мэдээ байдаг ба 8,000 винтов өдий төдий сум хэрэгслэл олзолсон байна. Олзолсон гамингуудаас 600 орчим шархтан жагсааж байгаад пулемотор буудаж алжээ. Үлдсэн нь барууны цэрэгт нийлсэн ч дараагийн тулалдаанд алагдаж дууссан байна. Тулалдаанаас зугтсан гамингуудыг чойрын орчим
дугур мээрэнгийн цэргүүд амдан хядаж барьжээ. Ингээд хүрээн дэрсэн төмөн гамин хараал туссан мэт нэг ч үлдэлгүй хяарчээ. Энэ ямар учиртай аимшиг. Энэ бол өнөөдөрч төдийлөн анзаардгүй Монголын 20 дугаар зууны түүхийн нэгэн онцлог юм. Одоо Жамбал Донор ярианд анхаарлаа хандуулцгаая. Энэ Жамбал Донор гэдэг хүн бол одоогор бол богдын туслах байсан хүн юм. Энэ их домогтой. Энэ хүний аваал ихнэр Бор толгой гэдэг хүн Маршал Чаусантай хожуу үе хүртэл амргийн холбоотой байсан тухай амын яриа одоо хүртэл явагддаг үлээ. Өвгөн Жамбал энэ үйл явдалд оролцсон тухай нууцаа Эрдэмтэн Дамжин Сүрэнгойд хэлж бичүүлсэн байдаг юм. Мэдээж энэ үйл явцыг социализмын үед нуун дарагдуулж исэн. Яагаад гэвэл Жамбалгой лам хүн дээр нь сүсэг ихтэй мөн хуучин нийгмийн үеийн хараал өрөөлийн тухай тун онцгой мэт үйл явцыг ярьсан билээ. Тухайн үед шашин бол ард түмнийг монхруулагч харт тамхи гэж байсан учраас энэ харт тамхиг дэлгэрүүлэхгүйг оролдох нь ойлгомжтой. Нэг өглөө цай хүргээд очисон чинь богдоос би хүний гарт ороод байна. Хятадын гараас мөд гарах нь уу, хэд хоноод гарах нь уу? Ямар юмнаас шалтгаалж би хятадд баригдаж байна. Үүнийг Бандит аймгийн Ловн ламаас асуугаад ир гэв. Бандит аймгийн Ловн лам гэж нэг өвгөн лам байдаг юм. Тэрээр цогчонд бороо шуурхтаач байсан хамаагүй тогтмол хурдаг. Ихийн 100 бурханд өдөргөр мөрөгдөг хүн байсан. Богд хэлсэн. Багшийн сангаас хадаг авч очоорой. Миний төлөө юу гарсан бүхнийг тэмдэглэж байгаад сүүлд надаас аваарай гэж айлдав. Би хадаг аваад саваан орхиод Бандитын аймагт очиж Ловн ламын гэрийг сургалбал Бандит ламын баруун хамар хашаа юм гин. Тэнд очтол зэвхий цагаан хаалга байна. Түүнийг зохиж дуудахад лам өөрөө гарч ирв. Жижигхэн бор гэртээ хашаан дүүрэн өвс урагчсан байна. Би морио гадна уяад оров. Би богдод цай хүргдэг хүн байна. Гэтэл өвгөн лам богд гэхтээ зэрэг босов. Би хичнээн хоног хятадын гарт байх юм. Үүнээс гарах арга байна уу? Ямар шалтгаанаар ийм болов? Таныг айлдж хайрл гэж байна гэв. За гэд миний барьсан хадгийг авч бурхныхаа өмнө тавиад богдод айлтга. Өнөө шин бурханд айлтгана. Маргааш өглөө эрт хариугаан ав гэв. Тэндээс буцаад өнөөх сав юман бариад хүйтэн цайтай богдод очив. Богд өглөө эрт урдаар Ловн ламын очоод хариу дуулаад цайтагаан ирээрээ гэв. Би өглөө ламын очиж хаалгыг зогсонд Ловн өөрөө хаалга тайлж оруулаад за би урьдчилан бурханд айлтглаа. Би бурхны зарилгийг толгой барьж айлтгана. Гамин ер нь үнсэн чанд руу болно гэж айлдж байна. Богдын шавдан бат 40-50 хоногоос нааш гарахгүй гэж айлдж байна. Үүнийг би толгой барьж айлтгана. Юунаас шалтгаалав гэж бурханд айлтглаа. Бурхан намрын тэргүүн сарын ихээр бадамдор шанзав нэг олбог түшлэг санжаа гүшиг хэрэгслэлтэй малгай богдод өргөжээ. Үүнээс шалтгаалсан байна гэж айлдлаа. Үүнийг яаж аргалах вэ гэхэд өдөж бүрий болоход шарв нямбуу уншаад тэр өргөсөн юмыг зүүн тишээ гаргавал таарна. Богдын дэргэд тэр юмыг байлгаж болохгүй гэж бурхан айлдж байна. Ламын шавдан харшаар нийтэд юу уншуулбал сайн бэ гэж бурханд айлтглаа. Би үүнийг толгой барьж айлтгана. Бурхан давг жинсрэг цутаг гамингийн ноён госилингийн дүрийг адилхан хийлгэж өвөрт нь мөнгө торг хийгээд олон цэргийг нь тойруулж зогсоогоод мөн бадамдоржийг түүний адил хийж албаны дээлийг өмсгөн госилингийн дэргэд инээмсэглсэн янзаар тэр хоёрыг их баяр хөөртэй байгаа ярьж байгаа шиг зогсоогоод дээрээс нь жинсрэг цудаг. Энэ жинсрэгт гамингийн үсийг оруулбал сайн байна. Ингэвэл хар шар олон тайван болж гамин үнсэн товрог мэт байхгүй болно. Тэгэхгүй бол болохгүй гэж бурхан айлдж байна.
Үүнийг богдод айлтга. Бурхан айлтсныг л би хэлж байна. Би өөрөө юм мэдэхгүй хүн дээ гэж хэлв. Өвгөн ламын хэлсэн үгийг богдод ёсчлон хэлвэв. Энэ гүрмийг багштны дээр хийлэг. Шин янзан ламаар хийлэг. Жинсрэг зутгуул. Ямар янзтайгаар хуруулахыг ялгуулсан ламтай ярьж гүйцдэг гэв. Янзан ламын дочиж бандитын ловон ламын хэлснийг айлтгсанд үүнийг гүйцэтгэхэд хэцүү дээ. Одоо хурал ном хуруулахгүй цаг юм. Мой буюу сүжиг сэтгэлээр хөнгөн янзаар зутгана гэж хэлв. Тэгээд том гэр бий юу гэв. Хангал хурдаг дөрвөн багантай том гэр бэлэн бий гэж хэлв. Түүний тулганы өр төмөр байна уу гэж надаас асуув. Шавар туупэ тайм гэж хэлв. Тэр тулга туупыг авахуулж доош нь 2 сугцаа ухуул гэв. Үүнийг хүнд мэдэгдэж болохгүй гэсэн билээ. Үүнд юу орох вэ гэж асуусанд нохоохоо шүү гурил орно. Би эндээс хүн явуулъя. Шар тос оруулна. Би өөрөө хачинтайгаа хонх дамар хэрэглэж цутгая. Юм хийх хүн нь майрдаг гэж уран хүн би. Нөгөөдрийн маргааш цутгана. Урд өдөр түүнийг явуулж бэлдүүлье гэв. Гамингийн үсгэсэн түүнийг яах вэ гэсэнд яах ч аргагүй. Мойвор болгодог юм уу да. Хар арих шар тос нилээд орно. Гоосинлийн бадамдорж энэ тэрийг майрдаг хийн. Ялгуулсан лам та нар юмыг бэлтгэж бай. Цутгах өглөө би ловууцтайгаан явна. Хонх тамрыг тэнд бэлтэг. Миний хачин миний бараа харагдах газраас дагаж явна. Майрдаг тэндээ хоноод байж вэ гэв. Тэндээс би ялгуулсан ламд очиж уулзахаар яв. Богдоос ловн ламд очиулсан давг жинсрэг цутгуул гэсэн юм. Богдод бадамдоржийн барьсан олбог түшлэг малгай буй. Түүнийг зүүн тийш нь ширнэн уншаад гаргах хэрэгтэй гэж байна гэв. Тийм тэр үнэн шүү. Юу болсныг мэдэхгүй. Нэг өдөр бадамдорж олбог түшлэг 2 сайхан барга малгай нэгийг богдод өргөсөн юм. Олбог түшлэг яах вэ? Ширнэн уншиж зүүн тийш гаргаад зууханд шатай. Малгайг нь яах вүлээ? Сайхан малгай юм. Богд түүнд их дуртай байсан юм. Сүүлд надаас заавал асууж нэхвэл яадаг вүлээ гэв. Яахыг та мэдэн дээ. Би юу гэхэв? Гоосинлийн бадамдорж 2-ын дүрсийг хийлгэж мөнгө цаас өвөртлүүл гэсэн юм гэсэнд жижиг мөнгө элдэв юм өгөв. Бас санжаа гүүшиг хоргоо хэсгийг өгч бадамдоржийн малгайн оройг хийлгэх болов. Бичин жилийн өвөл гэхээс өөр өдөр сарыг мартсан байна. Тэндээс бүдүүн луусангийн пүүсэнд очисон чинь байшинд олон хүн шулганаад байв. Жинсрэгт орох арх авахаар 3 жин ордог галуун хүзүүтэй нэг хятадд өгч хэдэн жин арх аль гэв. Тэгээд галд дулаацж суутал 2 гамин хаалганы цаана үсээ авахулж байгаа харагдав. Үсийг нэг хятад хумж аваад гадагш гарав. Сонхоор ажиглаж байтал тэр хятад өнөөх үсээ жорлонгийн дэргэд хаяж байлаа. Би гараад шээх дүр үзүүлж байгаад баруун гараараа самардан өнөөх үснээс атга дүүрэн шүүрч ав. Майрдаг дээр очиод за би гамингийн үс олоод ирлээ гэсэнд худал байлгүй дээ. Хаанаас гамингийн үс олддог юм гэв. Би гараа арай гэж тэнэлгэн энэ байна гэхэд за их сайн байна. Үүн дээр хий гэж тулганы өрийн тэнд нүхэнд хийсэн бадамдоржийн дүрсийг заав. Би өнөөх үсийг бадамдоржийн толгой дээр цацав. Тэгээд өдөр дундын үед жинсрэг цутгав. Тосонд хөө холж хар архины хамтад цутгав. Давг жинсрэгийг жигжид бурхны нэрийн өмнөөс цутгадаг юм байх. Жигждэд цогчд өргөх нэрээр өргөл балин хийв. Ламын барих эрх хүртэл төмөр байх ёстой ба шүн дунд төмөр бүрээ үлээж хар хувцс өмсөх ёстой. Мов маягаар хийв. Тэр үед гам бүрээ бишгүүр дуугарахыг цөм хорьсон байж билээ. Гоосилийн бадамдорж 2-ыг тохойхэр хэмжээгээр маш гоё сайхан хийсэн байв. Бас олон цэрэг тойруулан зогсоосон байна. Түүнийг шатааж жинсрэгийг цутгаж дуусав.
Тэгээд ламч морилоод явчихв. Хойно нь нүхийг бөглөж, туйпуу дэвсэж хуучин ёсоор болгов. Ингэж дуусгав гэж богдод айлтгав. Мөн өдөр хийн гэдгийг өглөө богдод айлтгсан юм. За гэхээс өөр хариу хэлүүлсэнгүй. Бадамдорж богдод Монгол бичиг заасан багш нь болох учраас энэ хэрэгт богд өөрөн оролцохгүй байгаа юм гэж ялгуулсан лам хэлж байсан юм. Хэд хонсны дараа богд бас бандитын ловонд явуулав. Тэр уншуулсан ном одоо болж юу? Би одоо хэд хоноод гарах вэ? Үүнийг асуугаад маргааш өглөө цайны хамт хариуг авчир гэв. Тэр ёсоор очтол за өглөө хариуг ав гэв. Өглөө нь очтол бурханд айлтглаа. За болжээ. Олон амьтан бас ламын шавданд харшлах юм одоо байхгүй. Гамин чанд руу мэт болно. Богд одоо удахгүй гарна. Урдаас удахгүй хүн ирнэ. Тэр туслана гэж бурхан айлдж байна. Би толгой барьж айлтгана гэж хэлв. Тэр бандитын ловн бол лувсан цэрэн нэртэй шиг санагдаж байна. Утайд удаан сууж айхтар их юм мэддэг болсон юм гэж дуулсан. Би энэ явдлыг хүнд огт хэлдэггүй юмсан. Урдаас амбан ирээд 2 хоноод богдыг шоронгоос гаргасан юм. Тэр нь 48 дахь хоног болж тохиолдсон юм. Богдын сахал үүсэн их ургаж ер нь шоронд суусан янзтай байсан. Шар пүүсүү өнгөтэй, улаан үстэй, багвын жанчин нөмөрч байсан хэвээр хан түшиж байсныг татаж авахд торгон хантай наалдж хөлдсөн байв. Торгоны гадна өнгө зууралдаж үлдэж байсан юм гэж дурсан ярьсан байдаг. Төрийн хүнд хараал хүрдэггүй гэдэг үнэн байх. Төрөө өрсөн хүнд бол харин ч хүнд хүрдэг жишээ нь Бадамдоржийн төгсгөл юм. Барууныг хүрээнээс явхад Шанзав Бадамдорж би өвчтөе хөдөө гарна гэд ерөнхий сайдаа манчир хотогдод өгчээ. Тэгээд төрийн албанаас салаад удалгүй нөгцсөн байдаг. Цэнхрийн голын цэнд зайсан гэдэг айлд хөдөөлнө гэж гараад тунчиг удалгүй үгссэн байдаг. Харин гаминд хараал хийсэн нь баригдвал толгойгүй болох энэ хэрэгт зарагдсан жамбал донорт нэгэн юмбүү өгүүлсэнд чамлаж гомдож явснаач нуулгүй хэлжээ. Харин хожим хойно хүнд хэрэгт албаны үүргийн дагуу явсан гэж шагнасан нь тэр байж. Өөрөөр хэлбэл ингэснээр муу уйлд өртгөөс сэргийлснийг хэлж би бүдүүлэг байж гэж ярьсан байдаг. Хараас ирсэн дайсан байтугай хамт хуйлдсан хүмүүс ч төрийн ёс цаазыг үл тоон авилгад автан урвсан бол ажил албаа өгмөгц төрийн ивэлээс гарч муу хүртээлд түргэн өртдгийг өнөө цагийн авилгаж худалдаач төшмөлүүдж энэ түүхээс сайтар сурч авууштай мэт. Улаанбаатар нийслэлд ийм үлгэр мэт иж шидийн үйл явдал тун саяхан 1000 биш 100 жилийн өмнө болж байжээ. Одоо ч ямар үйл болж байдгийн билээ бүү мэд. Базарван хумпад. Энийг хатуу хараал болсон гэдгийг. Гэхдээ энэ түүхийг цэргийн шинжилгээ ухаанд хамаатуулах уу, улс төрийн шинжилгээ ухаанд хамаатуулах уу гэдэг нь нэг ойлгомжгүй байна л да. Гэхдээ тун сонин зааг ялгаа байсныг харж болно. Жишээлбэл Чэн И Сүүшүүжан хоёр. Чэн И бол Монголыг игээр тохинулан дундад улсад нэгтгэхийг эрмэлзэж байсан дипломат хүн юм. Харин Шүүшүүжан бол энэ асуудлыг цэргийн хүчээр шийдэх гэж оролдсон генерал. Харин хараалыг бол цэргийнхэн зориулж хийсэн билээ. Шүүшүүжан татагдж Чэн И оронд нь ирсэн. Гэхдээ татагдсан Шүүшүүжан өгж байхад хүрээнд ирсэн Чэн И болон түүнийг дагаж явсан 100 гаруй албаны хүн хягтаас орсоор дамжин хятад руу явж амьд үлдсэн. Харин хүрээг эзлэх гэж ирсэн бүх хүмүүс энд үнс чандруу болж хуурсан билээ. Тэгэхээр та бүхэн гамин чандруу гэдэг үгийн учрыг ойлгосон байх гэж найдаж байна. Дашрамд манай нэвтрүүлгийг нийслэлийн засаг даргын тамгын газартаа хамтран бэлтгэж байгаа болно.